Энэ хэсгээр бид нар clipping mask буюу тайралтын хуулбар дүрс бүрхөвч гэж орчуулж болох ойлголтыг үзнэ. За мөн opacity буюу тунгалаг биш байдал нэвтрүүлдэггүй чанар, blend буюу хольц, за найруулах, холих гэсэн ойлголтыг үзэх болно. За ажлын үндсэн зорилго маань болохоор марины зурагт шууны даалгавч хийх хэрэгтэй байгаа. За өмнөх хичээлд үзсэний дагуу layer гэсэн зэснээс new adjustment layer мөрнөөс brightness contrast гэсэн цайруулалтын тохируулгын давхаргыг шинээр үүсгэе. Шинэ тохируулгын давхаргын нэрийг light contrast гэж нэр өглөө. За тэр доор байгаа тэр use previous layer to create clipping mask гэсэн идэвхжүүлгийг хийж өгнө. Энэ идэвхжүүлгийг хийж өгснөөр wing номер 1 гэсэн давхаргад хамааралтай тохируулгын light contrast гэсэн нэртэй шинэ layer үүсэх болно. За тэгээд properties буюу шинэ чанарын панел нэгдэнгүүт brightness-ыг хамгийн ихтер тавиад contrast-ыг бас хамгийн ихтер тавина. За энэ үед use legacy гэсэн идэвхжүүлэг хийхээ мартаваа. Энийг хийж өгнө. Томруулаад харахад зургийн маань зураасны иргэмгүүд нь жоохон эрттэй байна. Jagged гэж англиар ярьдаг. Тийм учраас contrast-ыг 95 дээр алхамаар аваач тавихад иргэмгүүд нь алга болж байна. За тэгээ Ctrl 0-г дараад зураг бүтнээр нэг харчихъя. За dark contrast гэдэг давхаргын идэвхжүүлгийг аваад black and white гэдэг давхаргын урдх харагдалтыг мууж өгье. Light contrast-ыг идэвхжүүлгийг, харагдалтын идэвхжүүлгийг авч буцааж идэвхжүүлэхэд бол энэ шууны хуулбар дүрс буюу маск нь улаан өнгөөр дүрэгдсэн байна. За тэр light contrast гэдэг нь давхрагдах тэр тоошоо харсан жижигхэн сумтай зураас маань болохоор тэр wing номер 1 давхрагаас clipping mask үүсгэгдсэн гэсэн санааг илэрхийлж байгаа юм аа. За unclip гэсэн функцийг бас хийж болно. Ингэхийн тулд тэр давхаргын панелийн доош харсан жижиг сум дээр товшилт хийгээд release clipping mask гэсэн командыг сонгоно. Wing номер 1 гэсэн давхаргын харагдалтыг нуухад энэ light contrast маань болохоор бус давхаргуудад болон энэ марины давхаргад нөлөөлсөн байгаа нь харагдаж байна. За буцаад зөвхөн шууны зургаас clipping mask хийх функцийг идэвхжүүлж байна. За бас clipping mask-ыг өөрөөр бас хийж болно. Windows дээр Alt товчийг дарангаа тэр давхаргынхаа light contrast гэсэн давхаргынхаа доотлын иргэнг дээр маусныхаа сумыг аваачихад бас тэр доошоо харсан тийм сумыг үүсгэсэн тийм хөндлөн зураас бүхий тэмдэгт гарч ирж байна. За тэгээд тэрэн дээр нэг товшилт хийхэд бол unclipping mask болж байна. За буцаагаад дахиад нэг товшиход бол clipping mask болж байна. За ийм байдлаар нэг давхаргаас буюу манай тохиолдолд wing номер 1 гэсэн давхаргаас clipping mask хийх үйлдэлийг үзлээ. За бас давхаргуудаа идэвхжүүлье одоо. За цааш нь үргэлжлүүлье. Бид нар үүсгэсэн clipping mask буюу light contrast гэсэн тохируулгын давхарга дээр цааш нь үргэлжлүүлээ ажиллая. За жоохон томруулъя. Давхаргын панелийн тэр дээхэн хэсэгт шар хүрээнд зааснаар тэр доош задардаг normal гэсэн мөрийг хараарай. За мөн хажууд нь opacity буюу нэвтрүүлдэггүй чанар гэж орчуулж болохоор тийм функц бас байж байна. 100% гэсэн байна. За тэгээ wing номер 1 давхаргаа идэвхжүүлээд opacity гэсэн мөрийн утгыг 44%-ээр тавихад цаатлын одоо давхарга маань нэвтэрч гарч ирж байна. Өөрөөр хэлбэл цаатлын давхарга маань, марины давхарга маань нэгт харагдаж эхэлж байна. За opacity утгыг 100%-ээр тавиад за одоо тэр normal гэсэн доош задардаг зэстээр ташилт хийхэд за маш олон функцүүд командууд байна.
За эндээс бид нарын одоо үзэх хоёр команд байна. Нэг нь болохоор multiply, нөгөөх нь screen гэсэн хоёр команд байгаа. За энэ хоёр командыг жишээ дээр үзүүлье. За black and white давхаргыг идэвхжүүлээд layer гэсэн зэснээс new fill layer гэсэн мөрнөөс pattern буюу загвар хээгуулц гэсэн командыг сонгоё. За тэгээд шинээр үүсгэх layer'д demo layer гэсэн нэр өгөөд OK даръя. За OK дарахаас өмнө энэ layer pattern гэсэн хэвээс за ийм нэг optical pattern гэсэн нэртэй ийм хэв загварыг сонгоё. За тэгээд нүдэнд сайн харагдуулахын тулд scale гэсэн утгыг 400-ээр тавиад OK даръя. За тэгээд шинээр үүсгэсэн pattern layer доош нь тэр wing номер 1 гэсэн давхаргынхаа доор нь авчиж тавьж байна. Wing номер 1 гэсэн давхаргаа идэвхжүүлье. За тэгээд normal гэсэн доош задардаг зэснээс screen гэсэн командыг сонгоод тавшилт хийхэд за хар өнгөтэй хэсэг маань цаад энэ хээгуулцтай хэсгээр солигдоод цагаан өнгөтэй хэсэг маань тэр хэвээрээ үлдсэн байна. Хэрэв multiply командыг сонгоод харахад цагаан хэсэг маань цаад хээгуулцтайгаа адилхан болж хараар зурсан шууны зураг маань хар өнгөөр будагдсан хэвээрээ үлдэж байгаа нь харагдаж байна. За энэ multiply болон screen гэсэн хоёр командыг жишээ дээр үзүүллээ. За энэ demo layer хэрэггүй учраас нууя. За одоо wing номер 1 гэдэг давхаргаа идэвхжүүлээд шинээр layer үүсгэе. За new layer командыг сонголоо. Нэрийг paint away гэсэн нэр өгөөд тэр use previous layer to create clipping mask гэсэн идэвхжүүлгийг идэвхжүүлээд OK дарнаа. За ингээд paint away гэсэн тохируулгын давхарга бий боллоо. За бид нар одоо биер буюу brush хэрэглүүрийг сонголоо. Цагаан өнгөөр бодохын тулд тэр foreground, background гэсэн хоёр дөрвөлжин солино. Ингээм тулд X гэсэн товч дээр дарж болж байна. За тэгээ биернийхээ хэмжээг тэр баруун тишээ харсан том хаалтан дээр тавшилт хийгээд 300 пиксел дээр авчиж ягаад за тэгээд тэр далавчныхаа хэсгүүдийг удаж эхэлж байна. За тэгээд тэр марны хондлоо хэсэг дээр биерээрээ будахад марны маань дүрс арилахгүй байна. Ягаад гэвэл энэ марны давхаргад бол нарын үүсгэсэн энэ тохируулгын давхарга нөлөөлөхгүй зөвхөн wing номер 1 гэсэн давхаргад нөлөөлнө. За тэгээд тэр шууны цаатлын нөгөө далавчийн цагаанаар будъя. За ингээхийн тулд биернийхээ хэмжээг багасгаад за тэгээд shift дарангаа тавшилтыг явахад бол шулуунаар бол будалт хийж болж байна. За иймэрхүү байдлаар будалтаа хийж дуусгаад Ctrl 0-г даран зураг бүтнээр нь харахад марны маань нэг далавч бий болсон байна. За дараагийн хичээл дээр нөгөө далавчийг яаж зурхыг үзэх болно.